орон сууцыг хямд өртөгтэй чанар сайтай орон сууц байж зорилт бүргийг хянах бодлогод удаадараа төр засгийн газраас авагдчихсан байна. Өмнө нь одоо Төрөөсийн орон сууц хөтөлбөрт 2015-аас 21 онд 20 мянган өрхийг Төрөөсийн орон сууцнд хамруулна гэсэн зорилго тавигдаж байсан. За мөн үүнтэй холбоотойгоор төрийн орон сууцны корпорац нь төрөөс захиалгаар одоо барьж ашигласан 1289 орон сууцыг Төрөөсийн орон сууцны санд шилжүүлсэн байгаа. Мөн одоо Төрөөсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолууд засгийн газраас удаадараа гарч ирсэн. За ингээд эдгээр зорилтын дагуу энэ Төрөөсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн боловч хэрэгжих явцдаа тодорхой хэмжээний одоо зорилго алдагдсан гэдэг нь одоо энэ ажлын хэсгийн судалгаа шалгалтаар илэрсэн байгаа. Яг зорилтод бүлэгтээ зориулагдах орон сууц маань зорилготой хүмүүст очижчихсан. Өөрөөр хэлбэл 2 ба түүнээс дээш орон сууц авсан одоо иргэд илэрсэн байна. Мөн зорилтод бүлгийн бус одоо 79 ширхэг айл өрөх одоо энэ орон сууцанд орсон байгаа. Зарим нь бол өнөөдрийг болтол одоо тэр орон сууцанд орсон мөртлөө төлбөрөө одоо бүрэн барагдуулаагүйгээр ингээд амьдарч байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг ард иргэдээ орон сууцаар хангах төрийн бодлого чухал байлгүй яг уу тэр тусмаа хямд өртөгтэй Төрөөсийн орон сууц бол чухал байгаа. Гэхдээ энэ удаагийн зорилго бол нийгмийнхээ зөвхөн зорилтод бүлэгт тэр ахмад настанд хамруулахаар заасан байсныг ингэж одоо бодлогыг гуйлж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Тэгээ түрүүчийн байнгын хорооны хурал дээр бид нар ярьж ирсэн. Ерөөсөө энэ Төрөөсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь яамдын доторх журмуудыг ер нь боловсронгуй болгоё гэд ярьж ирсэн. Тэгтэл энэ 17 оны одоо яамны тогтоолоор Тооскын захирлын тогтоолоор тушаалаар Төрөөсийн орон сууцын зорилт бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам гэж гаргасан байна 17 онд. За мөн одоо энэ журмын дагуу хэрхэн хуваарлт хийжсэн энэ журмд одоогийн бидний шинжилэн гаргая гэсэн журмаас хэр одоо зарчмууд нь өөрчлөгдөж одоо шинээр орох юм. Тухайн үед 17 оны саяхан гарсан журам дээр одоо энэ журам хангалттай тусагдсан юм уу? Одоо бидний зорилго маань зорилтод бүлгийг Төрөөсийн орон сууцаар хангах зорилго маань гэсэн дээр нэг хариулт авмаар байна. Цаашдаар нь бид нар мэдээж хэрэг бодлого нь гарцсан, хууль эрхцэн орчинд бүрдсэн, хөрөнгө санхүүнд төлөвлөгдөөд хэрэгжиж байгаа энэ төслүүдийг хэрэгжүүлээд явах нь дамжиггүй. Харин энийг зөв яг тэр одоо иргэдэд чиглэсэн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэхдээ энэ журмуудаар зохицуулагдах юм уу? Эсвэл өшөө нэмэлт одоо тодорхой хууль дүрм шаардлагатай байна уу? Энийг та бүхэн маань юу гэж бодож байна? Ямар ч гэсэн бид нар ажлын хэсгийн тогтоолуудыг бид нар гарахыг танилцж байгаа, мэдэж байна. Гэхдээ та бүхний санал юу вэ? 17 онд гарсан энэ журмаар юуг зохицуулахаар байна? Энэ журам дээр нэмэлт юуг оруулахаар байна гэдэг асуулт байна. За гарамжиг шүнд баярлалаа. Самсрын сайд хариулах хэлээ. 2 дугаар микрофоныг өгье. Маш тодорхой хариулаарай. За би тэр манай яам бол одоо бас Төрөөсийн орон сууцны журмыг бол одоо үн өртөг 1 м квадратын өртөгийг орон нутагт болон нийслэлд ямар авах гэдэг нэгдүгээр журамдаа заагаад гаргасан. Дээр нь Төрөөсөнд орох гэж байгаа иргэдийн зорилгоор иргэдийн квотыг бас хөөрлж өгöd гаргацсан. Тэгээ үндсэндээ бол журамд бол яам бол юм тэгээ зохион байгуулах ажлыг тооцогдор хийгдсэн баг. За бидний яг энэ хугацаа журам гарснаас хойш бол хэрэгжилтийн шатн дээр бол бас явж үзэн шалгахад бол нэг яг л тэр журмын дагуу зааснаар бол одоо тоосог бол зохион байгуулж бол иргэдэг бол хамруулсан. Тэнд нэг олон тийм бас зөрүүтэй тийм хүмүүсийн тийм оруулсан бол байхгүй гэсэн үнэлт өгүүлтийг бол бид өгсөн. Тэр 960 70 хэсэг иргэнтэй холбоотой орон сууцны асуудлууд бол одоо энэ Төрөөсийн орон сууцны журам гарахаас өмнөх тоосог тэнд үйл ажиллагаа хийж байсан дарга нар бол энэ барилгаа болоод үндсэнд бол байраа зарж болтуулах тийм зорилготой байсан асуудал. Энэний дараа бол журам гарч ажилласан гэж байна. Энэ бол бид нар орон сууцны тухай хуулинд бол нэмэлт өөрчлөлт оруулна. Гэхдээ энэ дээр Төрөөсийн орон сууцыг бол энэ орон сууцны тухай хуулинд бол бас оруулж өгье гэж бодоод. Тэгээ энэ журмаар бас энэ том далаастай ажлыг хийгээд байгаа нь бас нэг тийм зохимжгүй маань энэ хуульччил бол нэг амар болох юм байна гэж тийм саналтай байна. Тэгээ бид нар бол энэ талаар бол хууль боловсруулах гээд Төрөөс орон сууцны тухай хуулинд бол бид нар бол бас маш олон асуудлуудыг шийдвэрлэх гэж хамруулаад яваад байна. Энэ дээр бол ажлын хэсэг гарцсан, судалгааны баг нь ажиллаж байгаа. Хууль бол одоо бас энэ ондоо багтаж өргөн барина гэж бодож сууж байна. За. Гарамжиг шин тодруулъя.
Тэгэхээр ерөнхийдөө бол одоо манай улс оронд хэрэгжиж байгаа хууль дүрмүүдийг хараад байхад зорилготой юм зорилгондоо хүрч хэрэгждэггүй байгаад энэ асуудал байгаа юм л да. Тэгэхээр та нар дээр ч гэсэн одоо энэ гаргасан журмынхаа дагуу шин зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Жишээлбэл одоо залуу гэрүүл зориулсан орон сууцнууд байна. Энэ зорилтод бүрэх зориулсан түрээсийн орон сууцны одоо бодлого байна. 20 мянган айл өрхөд зориулан ийм өрх барилга барина гэж төрөөс зориуд бодлого гаргаад энэ чинь нийт иргэдэд зориулсан юм биш шүү дээ. Тэгтээ тэрнгүү орон сууцны ахуйн зорилттой орон сууцуд бол хорооллороо компаниуд барьж л байна, байгуулж л байна. Тэгэхээр энэ зорилгоо хэрэгжүүлэхгүй байна. Төрөөс гаргасан бодлого шийдвэртэй энэ зорилгыг биелүүлэхгүй яваад байдаг энэ одоо үеийн шат шатны энэ асуудлууд байгаад энэ шүү гэдгийг бид нар гол нь хэлж ярьж байна шүү дээ. Одоо энэс хойш танай барилгын яамнаас ихсүүлээд энэ зорилготой бодлогыг тэр зорилтод бүлэгтэй юм уу, тэр ахмадуудаа юм уу, тэр залуу гэрүүлтээр зориулж хэрэгжүүлэх ёстой гэдгийг яриад байгаа болохоос биш. Бид нар тэгээгүй тэд нар тэгсэн гэдэг юм яриаггүй шүү дээ. Сайда. Юу яриад байгаа тий? За баярлалаа. Пүрвдэрч гişүүн асуулт